За сайн мэцхан өнөөдрийн болоог ингээд өөрхөн шавнартай ууланд алтгах чинь бид нэр амралтын өдрөөр ер нь хасаа бүтээсээр аль нэг өдөр ингээд бүх шавнартайгаа алтгадаг. Тэгээд би та бүхэнд өөрсдөө шавнарыг танилцуулъя. За манай энд байгаа одоо манай хамгийн отхон шав буюу өсгөө байна. За өсгөө ирдэг. Тэгээд баян мөхчтөр одоо яваад 3 сар болж байна. Тэгээ баах ерөнх нь бол 72 км гэсэндээ одоо л 80 орчим байна. Тэгээ булчингийн мас нь бол 8 илэмсээ. Гарын тойрог шүү дээ. Гарын тойрог бол ингээд 26 25 см байсан бол одоо баг ингээд 38 12 3 см нэмэгдсэн. Тэгээд ийм амжилттай байгаа тийм. Одоос бид ер нь бол тэмцээнд бас бэлдэх бас тийм бодолтой байгаа. Тэгээд дараагийн шав бол одоо шав гэжтэй манай найзалтай бид ч одоо ингээд урд нь бол сүүлийн 3-4 жил бэлтгэл хамт хийж байгаа. Урд нь бол өөрөөс хичээлдэг байсан. Тэгээд нэг техникүүд бол зөв техник бүгдээр өөрөө мэддэг хэрнээ яг нэг тэмцээний тал дээрс хоолн дээр арай ч хүмүүс ойлгох дээр баг болохоор би яг хоолны ерхий зөвлөгөө өгдөг. Манай найз байгаа. За сайн байна. Намайг амарснаг удаа гэдэг. Тэгээд ер нь энэ фитнес спортыг би 2009 онд анх хичээлж эхэлсэн. Өмнө би гар бөмбөөр хичээлдэг байжгаад баг зэргийн бэртэл аваад спортоос нэг хэсэг хөндөрж жагаад 2009 он анхын фитнес спортоор хичээлж эхэлжсэн. Тухайн үед бол ерөөдөө яг энэний талаар ойлголт байхгүй. Тэгээд тэр үеийн одоо багш нар гэх юм уу биднэрт одоо тулж ажиллах зөв техник, хоолны дэглэм гэдэг тал дээр маш хүч бүтгэлтэй байсан. Тэгээд тэр үед өөрийгөө яг олж авч чадахгүй хичээлж явж байгаад болоод 2005 он 2006 оноос хичээлж эхэлжсэн. Тэгээд анх Golden Gym-д явж байгаад баян хөгчтэйгээ танилцаад тэгээ одоо 3 жил гарan хамт бэлтгэл хийж байна. Ер нь миний яг энэ спортоор хичээлж алддаг ганц судалтай зүйл цэвэр хоолны дэглэм байдаг гэсэн. Тэгээд баян хөгчтэйгээ анх танилцаад хоолны дэглэм, бэлтгэлийн хуваар гээд их зүйлийг суралцаад бид нар ч бас чамгүй тэмцээнд оролцож өөрийгөө амжилт гаргаж өөрийгөө ялан дийлж байсан. Тэгээд энэ одоо яг энэ өнөөдрийн байдлыг өөрийгөө харахад мэдээж их зүйлийг сурсан. Мэдээж энэ спортын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй боллоо. Энэ бүх зүйл төр мэдээж одоо манай багш найз баян мөхөнд бүх тал дээр дэмжиж тусалж байсан. Тэгээд энэ спорт чи ер нь бас сэтгэл зүй спорт харахад ингээд их амархан юм шиг мөртлөө хоолны дэглэм, дэг журам, бүх зөв цагийн хуваарийн дагуу явагддаг. Өдөр болго хичээлэх ёстой. Энэ спортыг тодорхой хэмжээгээр хугацаа алдаад оргисон тохиолдол мэдээж анх эхэлж байгаа шиг тийм төвшөнд очдог. Тэгэхээр ер нь бол маш нарийн дэг журамтай энийг одоо бас баян хөшөөсөө суралцж өдөр гэртээ явж байна да. Тэр найз юм уу багш гээд манай сайн найз юм аа шүү. За одоо ингээд дэгийг танилцуулъя. Манай дэг болохоор юу? Дэг болохоор одоо тэр ингээд хамгийн одоо шин шав гэсэн үг одоо тэр ингээд нийт одоо 3-4 удаа мэдээлэл хийж байгаа. Тэгээд хамгийн залуу. Бас нь бид нар ингээд сар жил болсон авсан хүмүүс шүү. Дэгийг танилцуулъя тий. Сар сунаа нэлээд тогтох гэдэг. Тэгээ одоо энэ баян хөгчтэй танилцаад хэд хонж байна. За нэг 10 3-4 удаа хил бэлтгэл хийж байна. Өмнө өөр газрууд нэлээ явсан. Тэгээд нэг ойлгохтой үр дүнд хүрч чадахгүй байж байгаа. Тэгээд сая энэ дээр ирээд сая чин 4-5-6 удаагийн бэлтгэл хийхэд 4 хил хассан байгаа тий. 4 хил хассан. Тий. Ерөөдөө бол бүх юм шинэ байна дөөр шинэ л юм байна. Тиймэрхүү л. Тэр чинь нэг урднаас манай яаж исэн байх нэг бүх мөхтөр бүчүүдээр явж маваад манай алж гисэн. Одоо тэгээд найзуудаас ч нууцсан байгаа битээр ингээд бэлтгэл хийж нууцсан. Тэгээд удахгүй бас тэгээд гинт найзуудны тийм том сюрприз барих ч тий. За бүх юм л нууцлаа. За одоо Жаги. Мөн Жаги болохоор айгу өмцөө. Урд нь юу ажилласан? Нэг 11 хөтөлбөр гэж байдаг. Тэгээд 11 хөтөлбөрт болохоор Жаги маань ингээд хамрагдаад тэгээд тухайд солонгост байж байгаа. Тэгээд хэдээс 3 л ассан. 3 л ас. Тийм 3 хоолны 11-ийн хоолны дэглэм. Тэгээ 3 л асаа. Тэгээд бас амар за хүн чинь ер нь нэг тэгдэг штэ хүмүүс чинь ярихаас хийх нь айгуу байдаг. Турхамсан гэлээ тэгээд нэ ерөөсө хэрэгжүүлдэг. Тэгээ би 10 хоногийн дотор 3 ил асаад амар урамшаад тэгээд энэ урд нь л ерөөсө багшиг мэдгүй байсан. Зөвхөн онлайнаар мэддэг бол нэг найзаараа дамжуулаад тэгээ амар таалагдаад би цаашдаа ч гэсэн энэ турсан хороо таалагдсан. Тий? Гол нь тэр штэ. Тэгэл
Тэгээд яг ямар юм шиг санагдаа. Тэгээд Монголд ирсэн. Тэгээд багшаар тэгээд бүршлүүлээд ганцаарчлаад багшийг нэг аваад багш дээр тэгээд юу ганцаарчсан тасгалаар шууд үргэлжлүүлээ яваад. Одоо тэгээд явж байгаа. Тэгээ яг би буцаад Монголд байнга байдгүй ч гэсэн тэгээд буцаад солонгостой ч удаа ч гэсэн үргэлжлүүлээд багшаасаа зөвлөгөөгөө аваад дасгалаа хийгээд хоолныхаа дэглэлийг аваад хэрэгжүүлээ явдаг байгаа. За спортч урд нь нэг одоо 10 хоногт яваад мэдээ жин хасч чинь их чин хасаад уус нэг их чинтэй биш. Тэгээд 3 4 хасаад эхлэхээр чинь арьс мэрсэн сулрна. Тэнгүүд битээр Одоо ерөөсөө одоо нөгөө тэрийг одоо нөгөө арьсаа чангалах дээр нөгөө илүү галбирлаг болох дээр одоо нэг жим бол сонирмш болсон. Тэгээд хамт явж байгаа. За дараагийнх болохоор дөлгөөнөө тий. Дөлгөөний ба. Энэ хоёр бол одоо айгу манай хоёр лага. Нэг нь бол 3 хүүхэдтэй, нэг нь 2 хүүхэдтэй одоо тэгээд одоо ихчүүдийн л одоо төлөөлөх юм уу та. Тэгээд одоо дөлгөөнөөс ингээд бас өөрхөн пэйж дээр давхар хүмүүс хитгэхийг эцээ татцсан ч юм уу тий. Эсвэл амар тэгж ярьдаг. Тэгээд битээр л угаасаа бараг 5 6 хасцсан аргагүй тийм учраас аргагүй тий. Дөлгөөнөө битээр бол энэ нэг 4 5 хасцсан байна одоогоор. Тэгээд ер нь бас 10 сард бас тэмцээнд орох тийм гой зорилт тавьсан байгаа. За тэгээд өөрөөр танилцуулъя. За, намайг Дөлгөөн гэдэг. За анх багшийг бол их эрд судалж, хайжж, бараг зоржиж ирсэн. Бүр шийдэж ирсэн өөрөө эрс өөрчлөгээд. Хоолны хувьд дээр болохоор ерөөсөн эрүүл зүйн хоол гэж хоолны дэглэм гэхэлэр ер нь оройд л хоол идэхгүй юм байна гэж боддог гэсэн. Тэгээд энэ хоолыг идээд бас тураад нүүр мөр арьс ч гэсэн гоё болоод тэгээд жимэн хасаад их урамшиж байгаа. Тэгээд тэмцээний талаар бол ерөөсөө тэгж боддоггүйсэн. Тэгээд яваал өөрөө угаасаа энэ спорт дурлал. Тэгээд тэмцээнд яв юм уу гэсэн бодолтой болсон. Тийш одоо ингээд баг 2 сар баг болох чинь. Тэгээд 2 сар болох чахт ингээд баг тамирчин хүн шиг хөвлийн болчих юм гаргаад ирсэн. Тэгэхээр бас дээр нь айгу урамтай байгаа байхгүй. Тэгээд битэр чинь нэг сүүлийн баг 40 тоног явахсаар айгу гоё хөвлийг гаргаад ирсэн. Дээр нь айгу гоё болсон болохоор бас яг дөлгөөнөөс би хэлсэн хэмжээндээс нь ороод үзээч гээд тэр юм ларыг гэсэн бодолтой байгаа тийм. Тэгээд тэр нь гайгүй оролцсон. Угаасаа гоё пропорцтой болохоор тийм. За тэгээд за салж гоё байдал. Япа. За манай одоо гол дүрийн эмэгтэй. За япа л нөгөө нэг би одоо ярьжсэн те урднаас нөгөө нэг юм ээж надад хуушиг мушриж өгөөл те одоо бас манай шав гэдэг. Тэр хүн байхгүй өөрөө. Тэгэд хамгийн их ингээд над дээр л одоо ингээд өглөө ирсэн те. Тэгээд энэ чи өөрөө тэрэхгүй. За. Намайг инх хоёр гэдэг. Тэгээд одоо 3 хүүхдээ ээж. Тэгээд сая сүүлд төржөөд 4 сартай байхдаа багш дээр турах гэж эхлээд ирсэн. Тэгээд манай ээж эхлээд багшийн нэвтрүүлгийг үзээд надад зөвлөсөн баян багш дээр очиорой гэд би уулна эхлээд мэддгүйсэн. Тэгээд бүр дэвтрэн дээр уцсан бичсэн. Тэгээд тэр баян мөнх гэж айгүй мундаг хүн байна чи оч гээл харна одоо ямар хүн байдаг юм бол гээд гайхаад ярьж агаад тэгээд багш дээр ирсэн. Тэгээд эхлээд уулын турах зорилготой ирсэн чинь сарын дотор амар гоё үр дүнтэй байсан болохоор одоо бүр шуналдаад торох биш бүр илүү гоё болчихнолаг нөгөө гоё эрүүл чирэг байх тийм зорилготой болсон. Бас бусад хүмүүст найз нөхдөдөө ч гэсэн бас үлгэр дуурайл бодъё хүмүүсийг ч гэсэн бас уриалах амар зорилготой болчиход байгаа. Тэгээд уул руу ч ер нь бараг алхаж үзээгүй. Тэгээ хамгийн анх багштаас уул руу алхаад уул руу тэрнээс хойш байнга уул руу алхахдаг болсон. Тэгээд уул руу алхах гэсэн амар үр дүнтэй. Тэдний надад нөгөө чирүүлсэн ярихгүй юм яг уулын хамгийн ард үлдчихэд анх гарахтаа бүр чадахгүй бүр багшаа болио би энэ ч үлдчихий та дээшээ гарчаад тэгэл буугаад тэр хүлээж эсвэл би араас чинь зүгээр тайваа чи намайг орхио зүгээр хаяа явчих гээл гуугаадсэн чинь багш бүр чирсээр агаад аваач дээшээ гаргацсан таяг маягнаас чирээд тэгэл тэрнээс хойш за одоо ингэ чирүүлж гарч мараад өөрөө гарц сурыгээ тэрнээс хойш баян гарч байгаа. Тэгээд бид тэгээд амралтын өдөр болгон гардаг тий. сайн бүтэн сайнэр. Тийм. Тэгж аа тэгээд анх багш дээр ирэхдээ 68 ээлтэйсэн. Тэгээд сарын дотор бараг 8 ээлт урцсан. Тэгээд дээрэс нь бэлхүүсний тойрогноос амар их хидих бараг 20 см бэлхүүсний тойрогноос чадсан. Би тэгээд нөгөө нэг багштай анх тэгтээ ер нь бараг миний зорилго бол зүгээр л 60 болох сонирхолтой байсан чинь юу 60 мар биш болсон. Тэгээд сүүлдээ бүр гоё болоо. Одоо бараг тэмцээн гэсэн бэлдээд авъя. Тэмцээнд орох сонирхолтой. Одоо 58 ил байгаа. 58 ил. Өндөр ч идлээ. Өндөр 72. Өндөр 72 шүү дээ. Өндөр 72 тэгээ 58. Одоо тэгээд харж ин мөр зүрх ингэж бакирцсан. Тийм болцсон. Тэгээд ямар ч гэсэн амар үр дүнтэй багштай дасгал хийгээд айгуу гоё. Мэдхгүй юмнуудыг айгуу их зааж өгдөг. Тэгээ бид нар
өөртөө нэг хаяа хийдэг чсэн айгу худлаа идэг байсан гэдгийг мэдсэн. Хоолойчсан дандаа буруу иддэг. Тэгээд одоо дагаад найзууд ч гэсэн гэр бүлийнхэн ч гэсэн энэ төр айгу үр дүн гараад байгаа болохоор бас уруу татагдчихж байгаа. Тий. Тэр ч бас нэг ээж нь бас хамгийн хагалсан шүү дээ. Наваа танилцуулсан гэд. Ээж нь бас одоо баг өөрөөс аягүй олыг хасцсан. Тэгээд одоо миний одоо ингээд манай ээж намайг дэглэм багшийн хоолны дэглэмийг барьж эхлэхэд манай ээж надтай хамт эхэлсэн байхгүй юу. 100 гараа хийлээсэн байхгүй юу. Одоо тэгсэн чинь манай ээж ирлөө орцсон. Тэгээд ээж болохоор жем дээр ирээд дасгал хийж чадахгүй өглөө нөгөө нэг юуны хүрээлэнгийн дугууны замыг эхлээ нэг тойрдог байж байгаа 2 болоод одоо бүр 4 тойрдог болсон өглөө. Тэгээд 16 давхарлаа алхаж гарч ирдэг. Манай ээж одоо 62 настай. Тэгээд багшид амар баярлж байгаа. Багштай ингээд уулзаад ингээ яагаагүй гэсэн өөрийгөө айгуу гоё олгочоод сюрприз явж багш дээр ирнэ л гээ тэгээд байгаа шүү дээ. Тэгээд багшийн хийж байгаа хоолыг идэл тэгээд адилхан айгуу гоё үр дүн гарч байгаа. за тэг манайхаа тэгээд ийм байна да. Тэгээд биднээс ингээд өнөөдөр ингээд хоолж чинь тэгээд та бүхэндээс өөрсдөө хоолыг харуулъя те. За. Одоо тэгэхээр дэлмэрэн дүнд алдсан уу? Гайгүй тийм. Тэгэхээр одоо 10 хонцохор өөрч одоо нэг амтлах мэдрэмж чинь ингээд тасчихж байгаа байхгүй. 10 хоног өтер ихэд бол дараагийн одоо энэ хоолнд дэр тасцсан. Одоо энгийн дуртай маа итгэд бол нэг тийм сонь биш байна. Одоо тэгэхээр дахиад 4 хоногор чийт мэл бод дуртай бүхний өдөр байгаа шүү дээ. Тэр өдрөө чи одоо хүсний идээд үзцээ. Тэгэхээр нэг тийм үнэх шиг тийм таатай ерөөсө санагдахгүй. Тэгээд соёлоо чи 10 хоног 4 удаа бэлтгэл хийсэн. Одоо ингээд дахиад өндөр цээжээс эхэлж байгаа тийм. Тэгэхээр ингээд хуваархаан дагуу сайгүй сайн хэвчээ. Гэхдээ одоо амтсан хоолны хувьд бол ойлаа амс судал байхгүй одоо ингээд чиний одоо нэг илүүдтэй мэдээд идүүн санагдаж байгаа шүү дээ. Тийм ингээд тэмүүч яг идээд үзээрэй зэ 4 хоногийн дараа. Тэрөөс тийм таатай санагдахгүйгээс илүүж орохгүй. Тэгээд магадгүй итгэр чиний би чиний хүнд өргөөл тийм байх бах. Тэгээд бэлтгэлийн хувьд бол одоо яг хуваархаан дагуу анх бол ойлаа ингээд яг бүхэлчингаа нэг булраадсан болохоор бүхэлчиг чигээр ажилласан байхгүй юу. Одоо болохоор яг одоо гарч хуваар байгаа шүү дээ. 4 хуваацсан чээж нуруу мөрөх хүлгээд байгаа шүү дээ. Эдгээр нь яагаад одоо цээжний дараа нуруу хийж нэхэр цээжсний дараа нуруу их нурууч сун одоо нурууг сунгаж өгч байгаа байхгүй ажилласан цээж чинь. Тэгээд дараагуудаа нуруу ихэд 2 талд бүртгүүлж ажиллана, цээж ихэд 3 талд ажиллана. Тэгэхгүй чи цээж хийж дараас нь мөрөх юм бол хоёул маргааш дийлэхгүй яагаад тэгэхээр 3 талд амарч амжаагүй. Бучин чинь нэг 24 цагт орж амрах хэвээр. Тэгэхээр хоёлоо цээжний дараа нуруу ихэд ямар нэгэн байдлаар 3 талд болчих ачаал төгөхгүй. Тэгээд өөрөө цээж чи арай хөнгөн тасгаа юу хүн тасгал гэсэн. Хүн тасгалны араас нуруу иж сунгаад араас нь мөр хийж мөрчин жижигхэн мөртлөөрөө хүмүүс ингэ дийлдэг мөрийг нөгөө нэг нуруу таамт гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хоёул ерөөсөө шаардлагагүй. Ягаад тэгэхээр бид тэр мөрийг илүү одоо гоё болох нь хамгийн гоё булчин чинь мөр юм чинь. Гоо зүг хамгийн гоё булчин болохоор мөрийг дандаа яаж тусна. Заавал мөр чинь ингэ жижигхэн булчин ирнэ мөрний хажууд арттал уртал гээд маш олон булчин байгаа болохоор хоёлаа мөрийг яг нэг өдөр хийчих хэрэгтэй байхгүй.